ганжуур буюу бурхан багшийн зарилгийн хураалга хэмээх энэ одоо номын эмхтгэл бүхэл бүтэн номын цомирлгийг бол одоо ганжуур гэж хэлдэг. Ингээд бурхан багшийн өөрийн аман зарлиг буюу одоо өөрийнх нь амьд сэрүүндээ айлтсан бүх ном сургаалыг бол одоо түүний таалал барснаас нирван дүр үзүүлсний дараа жил энэхүү одоо Икашиба Оцрон Чимбийн санаачлаг удирдлагын дор одоо анан тэргүүтэн олон шавнар бол ингээд судар бичгэнд буулгасан юм аа. Энэ одоо үүнээс хойш 2-3 удаа одоо тухайн одоо ганжуурын эмхтгэл одоо болсон гэдэг. Тэгээд нийт нэлээд олон зуун судар номын одоо бүхэл бүтэн цомирлог гүйцсэн боловч эдүгээ бидний гар дээр нэг 108-аас 110 гаруй ботны одоо үлдэж хоцорсон. За энэ нь бол яг одоо төвд их бичиг дээр байгаа ганжуурын одоо эмхтгэл байгаа мөгөөд энэ Монгол, Хятад төвд 3 оронд одоо энэ ганжуур бүрэн бүтэн ерөнхий үлдэжээ гэсэн ийм одоо судалгаа байдаг. Тэгээд эдгээр тайлбаруудыг эмхтгээд нэг 200-аас 300 доторх ботыг бол данжуур гэж нэрлэдэг. Тэгэхээр данжуур нь бол ганжуурын одоо тайлбарт зориулж хийсэн одоо ном бүтээлүүд байдаг. Тэгээд энэ одоо ганжуурыг бол ингээд тухайн судар номыг авч хоцроод зогсолгүй тухайн судар номыг одоо амьд хүний аман дамжлага, чихэн дамжлагыг бол таслалгүй авж ирсэн явдлыг бол одоо ишлүн гэж. Тэгээ ишлүнг бол бид бүхэн ингээд багшаас шавийн чихээр орж ирж тухайн одоо үг үсгийг өөрөөс сонсож авснаар тухайн номын ишлүнг одоо хүртэж авд юм аа. Тэгэхээр ганжуурын энэ 100 гаруй ботны ишлүн эдгөө хүртэл тасраагүй ирсэн явдал бол өөрөө маш одоо гайхамшигтай одоо тэр одоо уг бүтээл хадгалжин гэхээс илүү энэ зүйл бол амьд ирсэн юм а гэдэг. Амьд аман дамжлага нь одоо болтол тасраагүй ирсэн гэдэг нь одоо үүндээ байд юм а. Тэгээд ишлүнг авсны одоо ач тус юу вэ гэхээр тухайн номыг өөрөө үзэж судлахаас гадна тухайн ишлүнг нь авсан бол тэр хүнд бурхан багшийн өөрийн тэр айлтсан номоо дагаж ирдэг тэр аман дамжлага тэр өвдөс дамжлага нь бол хамт ирдэг, адис жанлав хамт ирдэг гэж үздэг. Тэгэхээр ишлүнгийн авчаад уншиж байгаа, судалж байгаа ном бол илүү одоо адис жанлав сэтгэлд буух гэдэг одоо ном бол зөвхөн мэдлэг төдий биш. Энэ ганжуур бол хүний сэтгэлд маш одоо ариун сайхан зүйлийг буулгаж өгөх ёстой зүйл учраас тухайн зүйлийн дор номын хүч чадал нь бол энэ багшаас дамждаг энэ аман дамжлага ишлүүн дотор байд юм аа. Нийтээрээ энэ одоо ганжуур номонд бол тэ одоо боломж ололцоогоор сайхан оролцоод одоо бүр сууж чадахгүй ч гэсэн төрч болохноо суугаад өрөөл тавиад явах юм бол бас одоо та бидэнд хизээ нэгэн цаг тус энэ ганжуурын ишлүүн хэрэг болох үзээ.